За тэгэхээр ИЖД орон 2 төсөл дээр бол бидний зөвхөн монголчууд төслийн багийнхаа ажиллаж за энэ бүтээн байгуулалтад одоо гар бие оролцож байгаа бүх одоо компани, албан байгууллага, хувь хүмүүстэй одоо бид нэг уулзч одоо тийм хүмүүсийн сэтгэлийг одоо сонсож байгаамаа. Тэгэхээр энэ одоо том бүтээн байгуулалт төсөл дээрээс маш их оройтой ажилласан хамт олон бол танахыг гисэн. Тэгэхээр яг аль хэсэг дээр нь ажиллав. Бас өөрийгөө танилцуулаад ажлын одоо тэр үйл явцыг биднээс ярьж өгөө юу. За сайн байцгаана уу. Манайх сууд инженеринг гээд сан гадна болон дотор шугам систем угсардаг компани байгаа. Сангийн. Тэгээд ИЖД орон төслийн халаалт цэвэр бохирыг хийж гүйцэтгэхээр манайх ингээд орж ирсэн байгаа. Энэ төсөл дээр яг уу эхлээд маш нөгөө дэд үтсээс тусдаа газар учраас бидний хувьд бол маш хүндрэлтэй юм асар их байсан. Сефтиг нөгөө бохирын цэвэрлэх байгууламж суулгахаас өксүүлээд 20 гаруй хоног энэ хөрсний устай маш дээр хөрсний устай 20 гаруй хоног энд устай ноцолдож маш гүн усан дотор энэ төхөөрөмжийг суулгаж тэгээд энэ ИЖД орны одоогийн байдлаар бараг гүйцэтгэл 90%-тай 97-8% явж байна. Тэгээд хүүхдийн төлөө манайхан заа гэж хэлье гэж ярьдаг боловч яг хэрэгжиж байгаа юм жоохон тийм байдаг. Хүмүүс утасны цаанаас ч юм уу Facebook, Twitter-ийн араас яадаг. Яг энэ бол маш олон хүмүүс сэтгэл гаргаад ажиллаж байгаа байх. Цаана хандууд тусламж гээд асар олон хүмүүс байгаа. Тэр бүх хүмүүст бас баярлалаа. Манай хамт олон ч гэсэн бас маш их сэтгэл гаргаж энэ дээр ажиллаж байгаа. Бидний хийсэн ажлыг ихэнх нь газар дор буулгачдаг учраас зарим нэг нь бол харагдахгүй тийм. Хүмүүс бол их гоё дулаахан тав тухтай байранд амьдраад байдаг. Тэр болгоныг хийх гэж маш их хэцүү хөдөлмөр байдаг гэдгийг одоо Facebook-ийн хуудас муудсан дээр тавьсан байсан тийм үйл ажиллагаатай оролцсон. Сайн бид нараас ингээд ярилцлага эхлэхийн өмнө ярьжсэн шүү дээ. Энэ юу ч эхлэхгүй байхад энэ бүтцэнээс эйгүү байсан. Энэ гэр хороолт байж байгаа ийм орчин байсан. Анх та яг бас хүлээж аваад яаж гэсэн яа энийг гэсэн ард нь гарнаа л гэж бодож ирсэн. Яг тухайн үеийн хүндрэл бэрхшээлийг одоо ингээд даван тоолоход мэдээж сайхан байгаа. Тийм тухайн үед бол ажил ихтэйд энэ хизээ дууснаа гэсэн тийм айц байсан. Тэгээд одоо ингээд ард нь гарцсан байхад бол маш сайхан байна. Эхлээд ирэхэд бол зүгээр энэ барилгын дөнгөж суур гарцсан. Тэгээд өөр юу ч хийдэггүй байсан. Тэгээд бид нэр хамгийн доороос нь шугам маань татаад эхлээл ингээд энэ зунжанга, энэ намаржанга маш хүнд нөхцөл бас ажилласан. Хувь хүн талаас энэ ИЖД орон 2 гэсэн төсөл өөрийнхөө хувьд одоо ямар мэдрэмжийг өгж ийн одоо энэ чинь бас нэг том түүхэн бүтээн байгуулалтын нэг хэсэгт орж ийн гэд хүн болгох их тийм сэтгэл өндөр байна л да. Тийм миний хувьд ч гэсэн сэтгэл өндөр байгаа. Яагаад гэхээр би өөрөө 2 хүүхэдтэй. Ер нь маш олон ээж аавууд энэ сэтгэл гаргаж байгаа. Тийм учраас энэ олон хүмүүс нэгдэж чаддаг юм аа. Хамтдаа байвал юм хийж болдго юм байна гэдгийг харуулж агаад би ч гэсэн маш их сэтгэл өндөр байгаа. Энэ төсөлд хамтарч ажилласан бас миний хувьд бол маш том аз гэж бодож байна. Таньдаас нөгөө хамт олондоо тийм ээ. За таныг үзээд байж байгаа маш олон хүмүүст мэдлэгээ төшөөлөх боломжийг бас олгож байна. За баярлалаа. Ингээд юуны өмнө энэ төслийг энэ хүүхдийн төлөө маш их том компаниуд, хувь хүмүүс асар их хэмжээний хандив өгсөн. Бид нар маш цөөхүүлэн гэж ярьдаг боловч цөөхүүлээ биш. Энээс илүү ихийг бүтээж чадна гэдгийг энэгээр харуулж байгаа. Энэ төслийг санаачилж, удирдах зохион байгуулж явуулж байгаа энэ бүх хүмүүст маш их баярлж байна. Цаашдаа энээс ихийг хийж бүтээх тийм амжилтыг хүсэж байна. За танай хамт олондоос ажлын өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье.